Бяцхан Монгол дөрвөн улирлын цэцэрлэг бэлтгэл бүлгийн багш Мядаг Бадам. Охид төвгүүдийн хувцас даанч гоё. Өнөөдрийн хичээлээ багш нь кимоно нугалах аргачлал зааж өгнө. Хүүхдүүдээ өнгийн цаасаа бэлдээрэй. Кимоно хийхин тулд өнгийн цаасаа голоор нь нугалаад цаасаа дэлгээд энэ нугалсан нуглаасны дагуу нэгтлийн ирмэгийн давхцуулж тавиад нугална. Цаасаа эргүүлээд дахиад нөгөөтлийн ирмэгийг бас гол дээр давхцуулж тавина. Цаасаа эргүүллээ. Саяын нугалсан нуглаасаа чимхэж бариад голын нуглаасан дээр давхцуулан нугална. Эргүүлээд саяхтай адилхан энийг чимхэж барьлаа. Хоёр ирмэгийг нийлүүлээд нугалж өгөөрэй. Тэгээд нуглаас маань дэлгээд харвал ийм болж байгаа. Голоор нь нуглаад бүх ирмэгүүдийг давхцуулаад нугалж өгнө. Нуглаас бэлэн болохоор нь энэ ирмэг хүртэл хайчилж өгнө. Тэгээд саяхан хайжилсныгаа дахиад голын зураас хүртэл нуглаж өгье. Нийтлийнхэн адилхан нуглаж өглөө. Энэ талынхаагаа 2 хуруу хэртэй нуглаад өгье. Нуглалаа. Эргээгээд хуруу гарантайгаар дахиад нугалж өглөө. Дэлгээд харвал ийм болж байгаа. Цаасаа эргүүлж тавилаа. 7 хуруугаараа татаад энд гурвалж үүсэж байгаа шүү. Энэ талынхыг бас 7 хуруугаараа татлаа. Гурвалж үүслээ. Энд байгаа ирмэгийг нуглаад өгөөрэй. Энийг бас адилхан нугалж өглөө. Ингээд үндсэндээ кимоно маань бэлэн болчлоо. Одоо бүс хийх байгаа. Бүсийг голоор нь нуглаад дахин голын зураасан дээр ирмэгийг давхцуулан нугална. Эргүүлж бариад нөгөө ирмэгийг бас давхцуулж нугаллаа. Бэлэн болсон бүсээ кимоно дээрээ зайлуулж өгнө. Ингээд кимоно маань бэлэн боллоо. Кимоно хийж сурсан гэдэгт багш нь итгэж байна. Дараагийн хичээлээр уулзцаая. Баяртай.